За намайг зол жаргалын тэмүүлэн гэдэг одоо 17 настай. За сайн байцгаана уу? Намайг Батболдын Номин гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 12-ийн 3 ангийн сурагч, одоо 17 настай. За ер нь бол cheerleading спорт нь тамирчин хүний хувьд айгүй их тэсэр хатуужил шаардсан спорт гэж би бол боддог. Тэгээд ерөнхийдөө cheerleading-ээр хичээлж хийснээр хүн бол айгүй их тэсэр хатуужилтай болно. Дээрээс нь өөрийгөө айгүй их таньж мэддэг юм шиг санагдсан. Анх болохоор ингээд интернетээр энэ спортыг харж ирсэн. Тэгээд интернетээр харахад ер нь бол ингээд амар тийм аз жаргалтай, тэгээ амар гоё харагдажсэн. Тэгээ хүмүүсийн хийж байгаа техник ингээд бүхэл зүйлүүд нь амар миний анхаарлыг татчихсан болохоор анх энэ спортоор хичээллээ гэж бодсон. Тэгээд ер нь бол бусад спортоос юугаараа өөр юм бэ гэх юм бол одоо би бол одоо cheerleading-ээс гадна сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг. Тэгээд сагсан бөмбөгийн спортоор хичээлэх, cheerleading-ээр хичээлэх хоёрын ялгаа нь гэх юм бол ер нь бол cheerleading-ээр хичээснээр одоо үзүүлбэрээ үзүүлж явах хавцад бусад багууд одоо өрсөлдөгч нар байгаа штэ. Гэхдээ өрсөлдөгч хэдий ч гэсэн ингээд нэгнийгээ аягүй сайн дэмжиж ингээд нэгнээсээ урам авч нэгнийгээ илүү урагшин түлхэж өгдөгөөрөө илүү давуу талтай, илүү онцлог. Тэгээ тэр нь надад аягүй таалагддаг. За анх болохоор би Шинэ Монгол сургууль 6 дугаар ангиас шилжиж ирсэн. Тэгээд тэр үед болохоор Шинэ Монгол сургуульд анх чир ингээд баг үсгийа гээд тэгээ ингээд анх орж исэн. За энэ спортоор хичээллэхээс өмнө болохоор би анх уран гимнастикаар явж исэн. Тэгээд тэрний өмнө болохоор дахиад балетээр явж исэн. Тэнгүүт тэр хоёр спорт маань ингээд жоохон юм зөөлөн талдаа юм хөдөлгөөнүүд нас юм жоохон уян налархай зөөлөн талдаа байдаг гэсэн. Харин хөгжим нэмжигчийн спорт болохоор ингээд юм хуурц, чанга бүх юм нь ингээд юм нэг тоогоор хуурц хийх хэрэгтэй байдаг. Тэгээд миний биед гарсан өөрчлөлт гэвэл илүү ингээд хатуужилтай, төвчээртэй. Ер нь бол миний ингээд энэ спорт төвчээрийг бүр үнэхээр их сорьсон. Зөндөө ингээд хатуу, хөтөө ингээд юм даваанууд гарч исэн. Анх бол яг cheerleading гээр явж эхлэе гэж яхад надад бас ямар ч тийм мэдлэг байгаагүй л те. Cheerleading гэж ямар спорт байдгийг мэдэхгүй яг анх ингээд бэлтгэлтэй орж эхэлсэн. Тэгээд нэг бэлтгэл яваад сар гарны дараанаас ингээд айгуу тийм надад сонирхолтой санагдаж эхлээд тэгээд өөрөө ингээд интернетээс хайгаад ингээд тэ бусад одоо бүр одоо Америкт жишээ нь айгуу их дэлгэрсэн спорт. Тэгээд Америкт ингээд Америкийн одоо үзүүлбэрээ үзүүлж байгаа багуудын бичлэгийг үзээд ер нь бол айгүй тийм ягаад ч юм цаанаасаа миний сэтгэл амар огшдог байсан. Ингээд үзэхээр амар гоё санагддаг байсан. Тэгээд ингээд ер нь бол cheerleading гэдэг спортод анх яг дурлаж орж эхэлсэн. Тэгээд cheerleading-ийн спортоор хичээснээр надад бол ингээд айгүй их тийм миний бие бэлтрийн хувьд бол амар тийм айгүй тийм сайн болсон юм шиг санагдсан. Айгүй бие бэлтэртэй болоод. За анх болохоор би энэ спортод орж байхдаа 6 дугаар ангиас нь тэгээд 6 дугаар ангид 2 жил бэлтгэл хийгээд тэгээд ер нь бол бэлжсэн тэмцээнд орж чадаагүй. Яагаад гэвэл тэр үед корона гарч ирээд хөл харианд оронгуутлаа тэмцээн маань шууд цуцлагдсан. Тэгээд ингээд ер нь бол тэр үед тэмцээнд орж чадаагүй болохоор бид нэр ингээд 2 жил коронагийн үеэр ч гэсэн ингээд бэлдээд 2 жил бэлжиж анх 21 оны улсын аврагт орж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол ингээд нэг ч тэмцээн алгасалгүй шууд 22 онд нь Азийн аврах явж исэн. Тэгээ ер нь бол ингээд бүх өдөр бэлтгэлтэй багш байхгүйсэн ч гэсэн би хамтрагчтайгаа ингээд үргэлж ер нь ингээд нормаа алдахгүй бэлтгэлээ үргэлж хийдэг гэсэн. Тэгээд ингээд ер нь бол YouTube-ээс зөндөө юм шин зүйлүүдийг сурж
өөртөө ер нь ингээд амар хүсэл эрмэлзэлтэй байдаг гэсэн. Тэгээд манай бас дасгалжуулагчийн ачаар ер нь бол тэгээд манай хамтрагч бид хоёрын ингээд хичээл зүтгэлийн ачаар бид хоёр ер нь бол Монголдо чансаагаараа дээгүүр үнэлэгдэхээр болоод тэгээд анх 23 онд жигшээ багийг ер нь бол байгуулъя гээд тэгээд бид нэр шалгаруулалтын ингээ хууц ирсэн. Тэгээд манай хамтрагч бид хоёр тэнд ингээд өөртөө сарий гэж бодоод тэгээ ер нь бол 3 үе шаттайгаар шалгаруулалтанд ороод Монгол улсын жигшээ баг болчихсон. Хамгийн анх 21 онд усын аврагт орж эхэлсэн. Тэгээд 21 оноос хойш одоо 25 он хүртэл тасралтгүй усын аврагтаа бол байнга орсон. Тэгээд олон улсын тэмцээнд гэх юм бол хамгийн анх 22 онд Азийн аврагт явж үзчихсэн. Яг хамтрагчтайгаа хамт ингээд дабл фом буюу хосын төрлөөр явж үзчихсэн. Тэгээд тэр үед бол анх ингээд олон улсын тэмцээнд очиж үзээд ер нь бол бусад орнуудын ингээд үзүүлж байгаа үзүүлбэрийг хараад бид хоёр бол хідэж байранд бол орж чадахгүй байна гэж бол бодож байсан. I know it brings fear to all these boys and girls. You should already know the name. Y'all know we don't play no games. The six is in the building and we're about to slay this thing. Ball is from head to foot, and this face man you think. What else is in my bag of candy? Тэгээд ингээд яг шагнал гардуулах үйл ажиллагаа болоод тэгээ хажууд нь ингээд сууж агаад тэгээ ингээд эхнээсээ хүрэл медалийн дуудаад 3 дугаар байрын дуудаад 2 дугаар байрын дуудаад тэгээд ингээд гарч ирсэн хүмүүсийг хараад за яалтчгүй бит хоёроос бол амар сайн байсан да гэж байжсэн чинь яг 1-р байр гэдгсэн чинь манай хамтрагч бит хоёрын баг нэрийг дуудсан. Тэгээд тэр үед бол үнэхээр амар ингээд сэтгэл бол бүр амар догтлсон. Бүр өмнө нь хизээч би тийм мэдрэмж авч үзэж байгаагүй. Ингээд одоо ингээ усын аваргаар жишээ нь ингээд байранд орлоо ч гэсэн тэр үед бол хизээч надад тийм амар баяртай мэдрэмж бол төрж байгаагүй. Тэгээд яг хамгийн анх Азийн аврагт ороод алтан медаль аваад тэр үед бол бүр үнэхээр ингээд энэ бол яг ингээд миний хичээл хэвээр спорт муу юм байна гэж бол бодож байсан. За энэ спортын ер нь бол ингээд миний бодлоор хүмүүс түгээж байгаа тэр мэдрэмж нь айгүй гоё гэж боддог. Ягаад гэвэл одоо манай ингээд спортын гол зүйл нь болохоор ингээд үзэгчдтэй аз жаргал тэгээд ийм хөгжөөх маягийн спорт тахгүй юу? Тийм учраас ингээд тийм үзэгчдэд үзүүлж байгаа мэдрэмж аз жаргал надад ер нь бол амар гоё санагддаг. Тэгээд бас хажуунаас нь харахад амар сүртэй байдаг. Тийм болохоор ингээд манай спортын ер нь ингээд хийж байгаа бүх юмнууд нь амар чимдэг гэж боддог. Яг ингээд хамгийн анхны дэлхийн аваргын тэмцээн дээр ингээд би бол яг тайзан дээр яг нэг алдаа гаргаж ирсэн. Тэгээд тэр үед бол ингээд үнэхээр тайзнаас буугаад багштай дасгалжуулагч багштайгаа уулзах мөч хүртэл үнэхээр ингээд амар хэцүү байсан. Тэгээ ингээд дотор бол бүр ингээд амар ингээд давчтаад ингээд яахаа мэдэхгүй амар эвгүй байсан ч гэсэн ингээд очоод тэгээ ингээд дасгалжуулагч багштайгаа уулзаад ингээд ер нь бол ингээд хүнд алдаж оных юм байдаг. Дараагийн удаа бити алдаарэ гэж тэр үг бол үнэхээр миний зүрхэнд амар урсан. Хүн угаасаа алдаж болно. Гэхдээ дараагийн удаадаа ингээд алдаагаа ухамсарлаад тэгээ цаашдаа илүү амжилт үзүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй гэдэг бол тэндээс би амар ойлгож авсан. Тэгээд тэрний дараа болохоор хятадын нээлттэй тэмцээнд оролцож үзсэн. Тэгээд хятадын нээлттэй тэмцээнд нийт 26 багаас 13-т орж исэн. Тэгээд тэрний дараа дахиад энэ жил жигшээ багийнхнаараа дэлхийн аварга яваад тэгээд хосын төрөл буюу дабл фомоор болохоор хагас финал шалгараад багаараа болохоор бид нар жигшээ багаараа World Cup бас болохоор алтан медаль хүртчихсэн. Ер нь бол миний ирээдүйн төлөвлөгөө болохоор их сургуульд орохдоо энэ спортоо хаягахгүйгээр их сургуульд идэг ингээ хөгжөөнд дэмжигч буюу ингээ чирийнхаа багт орно гэж боддог. Тэгээд ингээд гадаадад ер нь бол ингээд чир бүр үнэхээр амар хөгжсөн. Тэгээд ингээд гадаадаас ингээд суралцаад буцаад Монголдо ирээд ер нь бол
холбоонд ирж шүүгч болмоор байгаа. Тэгээд энэ спортыг ер нь бол Монголд илүү ингээд дэлгэрүүлмээр байгаа. Тийм төлөвлөгөөтэй байна. Намайг Гэрэлтэйгийн Бүрбаатар гэдэг. Намайг Батгэрлийн Шарав самбуу гэдэг. Тэгээд дабл хипхопын тамирчин. Чирлидингийн спортын шгшээг нь хийж байна. Өмнө би жил гарan брейк дэнсээр хичээлдэг байсан. Одоо ч гэсэн хичээлж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн өмнөх 100 нэг шалгаруулалт болж ийн гэд нэг ах хэлээ. Тэгээд манайны найзтай хамт бүжгэлдэг найзтай чиний ороод үзүүл яа гэм бэ гэд. Тэгээд шалгаруулалт нь орсон чинь тэнцсэн. Тэгээд 100 бас шалгаруулалт дуусаад 100-ны бэлтгэл тамрагдаа. Тэгээд нэг бүжиг биегийн нэг скватс гэдэг нэг хипхоп бүжгийн хамтлагийн нэг биегээд ахаар бүжиг дэвлүүлээ. Тэгээд юу байсан баа. Азийн аврах шалгаруулах тэмцээн лөө Индонезийн Бали юу явсан. Би ер нь бол би-боёр хичээлдэг. Би-боё бүжигч гэсэн. Тэгэнгүүтээ чирлидингийн хипхоп даблс гэдэг төрлөөд байхгүй. Тэрэнд ингээд маа нэг ах танил ах маань ийм нэг чирлидинг гэдэг ийм хөгжил дэмжигчтэй ийм спорт байт юм аа. Энэ ингээ хипхоп даблс юугаар ингээ яваад тэгээ тэрэнд ингээ шалгаруулад ороод үзэх юм бол айгүй боломжийн бас гоё спорт байна гэдэг. Тэгээ шалгаруулалтанд нь хүрээд очиод ингээд яагаад үзчихээ гэд. Тэгсэн чинь нөө шгшөөгийг яг үүсгэн байгуулж явах үед очиод тэр ингээ 3 шалгаруулалтад явжсан. Тэгээ эхнийхэн шалгаруулалтанд нь очиод тэгсэн чинь тэнцсэн. Тэгээ юм тэрнээс хойш баян хичээллээд салахгүй явж байгаа гэсэн. Уур амьсгал нь айгүй гоё таалагдсан юм байна. Тэгээ одоо нэг талбай дээр ямар ч улсын ямар ч багийн тамирчин гарч ирсэн бүгдөө амар гоё нэг улс орны хүмүүс шиг гоё дэмждэг. Миний бодлоор бол өөнөрөө нэг дэлхийд л байгаа юм чинь өөнөрөө хэлийн зурвас татснаас биш бүгдөө л дэлхийн хүмүүс юм чинь бас биедээ бас сайхан хайртай байгаасаа гэж боддоо шүү дээ. Тэг гаргаж байгаа энерги нь амар гоё. Бүх зүйл бүх хүмүүст инээд хөрийгээ. Миний хувьд давуу тал гэхээр би өөрөө нөгөө би-бой бүжигч юм болохоор давхар хипхоп даблс гэдэг яг хипхоп төрлөөрөө бүжиглээ явж байгаа. Одоо хипхоп даблс нь одоо ингээд Азийн авраг, дэлхийн авраг, улсын авраг эдрээр ингээд оронгууд 5-6 төрлийн ингээд хольж бүжиглдэг. Тэгэхээр тэр нь миний хувьд өөрийгөө задлж өгөх тийм боломжийг олгодог. Улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэгээд 3 дугаар хайранд ороод шилдэг үзүүлэлтээр алтыг бас авч ирсэн. Тэгээд Азийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож ирсэн. Тэгээд өнгөрсөн 100 хавар болохоор дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон. Хичээлээд яг ингээд бэлдээд тэмцээнүүд ороо явж байхад хүнд бол мэдээж туршлага болсон. Тэгээд аюу гоё хамт олонтой явсан болохоор яг багийн уур амьсгал яг бэлтгэгч багшийн яг ингээд заах чадвар ямар нэг хүмүүстэйгээ яаж харилцаж байгаагаас хамаарат ямар хуу яг тэр ингээд үзүүлбэр нь ямар хуу гоё гардаг гэдгийг ер нь айгуу сайн ойлгосон да. Би өөрөө багш болох юм бол бас яг хүүхдүүдтэйгээ ингэж ажиллах юм байна та гэдэг болсон да. Анх шгшөөгд орохоос өмнө би үл зүгээр бүжигчин гэдэг утгаараа явдаг байсан. Хувийн хувьд дэсвэр төвчээр хувьд хатуучлалын хувьд бол ер нь бол маш муу байсан гэж бодож байгаа. Тэгээд 2023 оны зуны 2 сар шгшөөгийн нэг шахсан юм бэлтгэл явсан байхгүй. Тэр бэлтгэлт нь болонгод дасгалжуулагч багш бол амар шахаж өглөө болгон 6 цагт тусдаг байсан. 4 цагт тусдаг байсан. Яг тэгэхээр холоос бэлтгэл нь 6 цагаас тэгээ өглөө болгон 4 цаг тусаад 6-аас 11 хүртэл бэлтгэл хийгээд өглөө болгон бараг 10 км гүйж мөөгөө. Тэгээд 11-ээс завсарлаад буцаад 1-ээс ороо 3 хүртэл бэлтгэлтэй байдаг гэсэн. Тэгээд яг тэр болгоныг бол өдөр болгон ингээд бэлдээд бүх зүйлээ золиослоод тэр бүхний ард гарсан гэхээр төсвөр хатуужил хувь хүний хувьд ер нь бол тамирчин гэдэг утгаараа шал өөр төвшөнд очсон. Миний ирээдүйн төлөвлөгөө бол одоо
би өөрөө брейк дансээр хувьдаа хичээлж байгаа энийг бол хаяхгүй. Тэгээд бас энэ Jerry холбоотойгоо хамт ажиллаад тэгээд явна. Тэгээд ирээдүйн миний зорилго бол Java Walk Kids гэдэг хамтлаг шиг тим хамтлагийг бүрдүүлнэ. Дэлхийн өнцөг болон бүрээс тийм л бодолтой яваа да. Яаж хөгжүүлэх вэ гэх юм бол мэдээж багшаас илүү тамирчдын өөрсдийн шаргуу бэлтгэл, хичээл зүтгэл маш чухал. Гэхдээ гаднаас ер нь бол хүмүүс авчрах нь амар зөв. Гаднаас дасгалжуулагч, коуч тэр хүмүүсийг авчираад бэлдээд эртнээс бүх зүйлээ зохицуулсан юм гэж бодож байна. Тэгээ би өөрөө энэ спортоор болонгууд дэлхийн авраг хүртэл явна гэж боддог. Заавал болно. За намайг Жамин Пүрүү гэдэг. Болор ихтэй 3 хамтлагийн тамирчин, Гэлбан хамтлагийн дасгалжуулагч багш байна. За хөгжөөний эмчилгээний спортоор хичээлээд ер нь нийтдээ 6 жил болж байна. 6 жилийн хугацаанд хипхоп болон пом, чир гэсэн 3 төрлөөр ерөнхийдөө хипхоп тал руугаа гүнзгийж үзсэн ч гэсэн одоо багш дасгалжуулагчийн үүднээс пом тал руугаа илүү чиглэж одоо ажиллаж байгаа. Дабл хипхоп буюу хосын бүжгийн одоо тийм төрөл үүдэг. Тэгээд багийн хипхоп үзүүлбэрийн төрлөөр улстай бол нэгдүгээр нь орж исэн. Тэгээ яг дасгалжуулагч багш болсноос хойш гэх юм бол Солонгос, Хятадын Азийн нээлттэй аврах шалгаруулах тэмцээнд алт олон хүрэл медалийг авч ирсэн. Дэлхийн цомын аврагын тэмцээнээс алтан медаль авсан. Ерөнхийдөө бол хөгжөөний эмчилгээний спорт гэдэг өөрөө одоо хүнийг маш зөв төлөвшүүлдэг. Дээр нь одоо бусад одоо спортын төрлүүдээс ялгаатай нэг юм бол хөгжөөний эмчилгээний спортоор хичээлж байгаа хүүхдүүд одоо ямар нэгэн өөр одоо багийнх байсан ч гэсэндээ бүгд нэг баг болж нэгнийг хөгжөөж дэмжиж чаддаг. Тийм болохоор өөртөө итгэх итгэлийг бас айгүй сайн өгдөг. Тийм болохоор одоо ингээд бусад хүүхдүүд ч гэсэн өөртөө итгэлтэй байгаасаа гэдэг үүднээс анх хөгжөөний эмчилгээний спорт дээр өөрөө баг дасгалжуулж эхэлж байсан. Олон улсын тэмцээнд оролцоход ерөнхийдөө бол маш их бэлтгэл хийдэг. Өдөртөө ерөнхийдөө бол яг дасгалжуулахын хувьд бол 7-8 цагийн бэлтгэлийг бол тууштай хийдэг. Тэгээд бэлтгэлийн үеэр хүнд үйл явцад гэх юм бол одоо биеийн хүчний дасгалууд болон одоо эргэлтийн техник, за дээр нь багийн ансамбл буюу одоо жигдрэлт гэдэг үүднээсээ маш их цагийг одоо бэлтгэлийн хугацаанд өрнүүлдэг.